Прокурорын байгууллагаас хянаж шийдвэрлсэн олонний анхаарал татсан хэрэгүүдээс хүргэж байна. Нийслэлийн прокурорын газар мансууруулах юм сэтгцэд нөлөөт бодис улсын хилээр нэвтрүүлсэн, тээвэрлсэн, хадгалсан, бусдад худалдсан үйлдэлтэй Нигер улсын иргэн АД, Монгол улсын иргэн БА нарт холбогдох хэрэгт 2021 оны 2 дугаар сард эрүүгийн хуулийн тусгай ангийн 18-ийн 5 дугаар зүйлийн 3, 27 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлсэн байна. Баянзүрх дүүргийн прокурорын газар 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд хамт алст компани наран шаардлагын газар байгуулах үйл ажиллагаа явуулж байсан талбайд хүүхдүүд осолдож нас барсан хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2020 оны 12 дугаар сард эрүүгийн хуулийн 10-ийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Мөн хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцлбор төвд бага насны хүүхдийг хүчинсэн үйлдэлтэй 2 эрүүгийн хэрэгт хяналт тавьж прокуророос насанд хүрээгүй яллагдагч ЗЭ нарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 12-ийн 1-р зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар 2021 оны 2 дугаар сард яллах дүгнэлт үйлдсэн бол нэг хэргийнх нь мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.